Сайн бацхан өрхөн үзэгчтэй та бүхэнд орон минь төргий. Өнгөрсөн нэг жил миний бие Пакистан улсад амьдарч байхдаа мөн энэ улсад Монгол гарал угсаатай хазаарууд амьдардаг юм а гэдгийг олж мэдсэн. За энэ нь Монгол хүний хувьд сэтгүүлчний хувьд сонирхол татсан асуудлын нэг байлаа. Ингээд энэ хүмүүс рүү очиж сурвалжилсан сурвалжлагыг та бүхэнд үзүүлэх гэж байна. За нэвтрүүлгийнхаа эхний хэсгээр ер нь бол хазаараа хүмүүс өнгөрсөн 100 гаруй жилийн турш хүнд бэр хувь заяаг туулан амьдарч байгаа. За үүний шалтгаан бол тэдний шашин шүтлэг гарал угсаа байдаг юм. За өнөөдөр Пакистаны хазаарууд Пакистаны иргэдийн адил эрхийг эдэлж хазаараа гэдэг нь энэ улсын нэг үндэстэн мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. За жоохон үүний шалтгааныг та бүхэнд үзүүлэх болно. За нөгөөтэйгөр Пакистаны хазаарууд монголчуудын тухай ямар бодол саналтай явдаг тухай тэдний үгийг хүргэх болно. Ингээд та бүхэн нэвтрүүлгээ үздэцгээе. Чингис хаан одоогийн Афганистаны нутаг Бамияныг эзлээд цааш аян дайнаа үргэлжлүүлэхдээ тэр хөндийг хамгаалуулахаар мянган зэрэг үлдээсэн гэдэг. Перс хэлэнд мянга гэсэн үгийг хазаар гэдэг. Тэртээсэгт үлдээсэн тэр мянган цэргийн үр удам бол одоогийн хазаарууд. Өнгөрсөн түүхийн хугацаанд хазаарууд Афганистанаас гадна Иран, Пакистан тарж суурьжээ. Хүлгийн ил хаан Цагаатайн хаант улсын үеийн монголчууд лалын шашинтан болцоож Ираны эртний соёлын нөлөөгөөр иргэн шиж эхэлсэн байна. Монгол түрк хэлийг перс хэл орлох болжээ. Оюун санаа болон материалын өөрчлөлтүүд гарч Ираны соёл иргэн шил дуусжээ. Лалын шашинд орохдоо Ираны адил шийд урсгалыг сүсгэлдэг болжээ. Одоогийн Афганистан улсын хойд хэсэг уулархаг нутаг Хазаражаатад хазаарууд 1880 он буюу Рахманыг хаанширан суух үе хүртэл бие даасан байдалтай оршиж байсан байна. 1880 онд Паштууны хаан Абдул Рахман хаанширан сууснаар хазааруудын амьдрал оронгороо эргэж өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа тэдний зовлонгийн суурийг тавьжээ. Шашин шүтлгээс гадна Чингис хаантай холбогдсон гарал угсаа нь хавчигдан гадуурхагдах бас нэг гол шалтгаан болсон байдаг. Кандахарын тэмдэглүүдээс 1895 оны 2 дугаар сарын 12-нд Балучистан хошууч генерал Джеймс Браунаас энэтхийн засгийн газар гадаад хэргийн яамны сайдад загтал мэдээ дугаар 1. Өчигдөр би сүмийн тэргүүнд зочлоо. Сүмийн тэргүүн дээрхэн гэгэн амирын хүсэлтээр мөргөл эхлэхээс өмнө сүсгтнүүдэд хандан уншсан мэдэгдэл намайг гайхшрууллаа. Хазаараа угийн хүмүүс болох шийтүүдийг лалын шашинтан гэж үзэх хэрэггүй. Тэднийг таарлсан газараа амьд үлдээхгүй байх хэрэгтэй гэж уриалж байна. Амир шийтүүдээс ангижлахын тулд өндөр эрх мэдлээ хялбархнаар ашиглан түүнийг хүмүүсээр хийлгүүлэхийг зорж байна. Энэ бол 1893 оны 11-р сард Германы соёнд хэвлэгдсэн зураг. Хазаараа боолууд Абдул Рахманаас өршөөл гуйж байгааг харуулжээ. Үндэсний дээрэнгүй үсээр гал ноцоож, хазааруудыг сүсэг бишрэлгүй хүмүүс хэмээн зарлан тунхаглаж, сүнитийн муулаа нарын захирамжаар зэвсгэлсэн Рахманы эр хүчнүүд тэднийг үе олноор нь хүйс тэмтрэн эмэгтэйчүүдийн хүчээр хилэн, орон гэрийн дээрэмдэн тонож, хэмжээшгүй өндөр татвар ногдуулан газар нутгаас нь шахан зайлуулж амьд үлслийн боол болгож байлаа. Хазаараа байх нь гэмт хэрэг мэт үзэгдэн гарал үүслээ ил гаргах нь ичмээр зүйл болж хамгийн доод давхаргын хүмүүсийн тавилангаар амьдарсаар 1970-аад онтой золгожээ. Сүнитийн шашны зарим багш нар хазааруудыг алах нь Деважинд хүрэх түлхүүр юм гэж хүртэл номлож байсан байна. Хазаарууд болон бусад цөөнх болсон шийтүүд нийлэн 1967 оны үед гаргасан бослог хөдөлгөөн дараа нь 1990 оны дунд хүртэл 2 үеийг дамнан үргэлжилсэн урт хугацааны иргэний дайн Афганистанд болсон. Энэ бүхний шалтгаан бол Афганистаны үндэсний олонх паштунуудын үе үеийн захирагч эрх баригчдын цөөнхийн эсрэг явуулж байсан нийгэм улс төрийн хавцлага хэлмэгдүүлэлт эдийн засгийн дарамтшилтын бодлогын уршиг гэж үздэг. 1979-с 1989 оны хооронд үргэлжилсэн дайнд хазаарууд бусад үндэстнүүдийн адил зэвсэг барин зөвлөлтийн түрэмгийлэгчдийн эсрэг дайдж байжээ. Энэ үеэс тэдний амьдрал улс төр нийгмийн хувьд баг зэрэг өөрчлөгдөж эхэлсэн байна. Хазаараа байх нь гэмт хэрэгмэд дахин үзэгдэх ёсгүй. Үндэстэн ясны тэгш ирэхгүйгээр Афганистан улс оршин тогтнож чадахгүй хэмээн энд тэнд тархай бутархай байдалтай оршиж байсан хазаараа түмнийг тэмцэл дурайлан дуудаж нэгтгэсэн хүн бол Абдул Али Мазари юм. Тэрээр Афганистан дахь Исламын нэгдсэн намыг үүсгэн байгуулагчдын нэг.
Абдул Мазари 1992-оос 1995 оны хооронд хазааруудын нэрийн өмнөөс тэдний байдлыг олон улсын түвшинд ил гаргаж, нэгдсэн үндэсний байгууллага болон олон улсын байгууллагуудад илэрхийлсэн анхны улс төрийн лидер болсон юм а. Мазари 1993 онд Талибануудын удирдагчтай найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан боловч 1995 онд тэдний гарт зэрэдгээр амь өргөдсөн билээ. Мазарын амийг хөнөөснөөр тэд хазааруудын хүчийг тарамдуулж амьдсан юм. Абдул Мазари ядуурт гашигдал дунд төрж төрсөн эх орондоо дөрвөгчийг амьдарч, гэхдээ баатрын ёсоор тэнгэр тальжээ. Хазаарууд түүнийг эцэг хэмээн дууддаг. Афганистаны иргэний дайны үед бий болсон Пакистан дахь дөрвөгчдийн хорооллоос шашны сурагчид хэмээх талибууд мэндэлж, тэд 1996 онд Афганистанд засгийн эрхийг гартаа авлаа. Мулла Мухаммед Омар гэгчээр удирдуулсан тэд эх орондоо эрхчлөө бий болгож, исламын загвар бүхий нийгэм байгуулахаар төлөвлөсөн байна. Лалын шашны хууль шариатын хамгийн харгас тайлбарыг бий болгож, үүний гол хохирогчид нь охид эмэгтэйчүүд боллоо. Тэд ажил хийх байтугай бүр гэрээсээ гарах эрхгүй болж, боловсрал, эрүүл мэндийн тусламж авч чадхаа болжээ. Олон жил үргэлжилсэн иргэний дайнд эр хүнээ алдсан айлын эмэгтэйчүүд гуйдагчдын эгнээнд шилжлээ. Талибууд 100 гаруй жилийн өмнө хазааруудын эсрэг явуулсан Абдул Рахманы бодлогыг давтлаа. Талибуудын зорилго бол хазааруудыг устгаж үгүй хийх явдал юм гэж Талибын командлагч Молави Мухаммед мөргөл хийхээр сүм цугласан 300 хүний өмнө зорилгоо тунхагдж байлаа. Тэр өдөр 15 мянган хазаара хүн алуулсан байжээ. Энэ бол Талибуудын харгислалын хазаара хохирогч. Талибууд хазааруудын амьдардаг хот тосгодыг эзлэх бүртээ тэднийг байшин бүрээр хайж, хэдэн зугаар нь хорж, хэдэн арваар нь олон нийтийн өмнө цаазалсан байна. Хазаарууд гэлтгүй өөрт таалагдаагүй хүн бүрийг алж байлаа. Хазааруудыг чиглэсэн алга бүх үйлдээс нь харахад талибуудад үндэсний цэвэрлэгээ хийх гэсэн нэг л зорилго байгаа нь тодорхой байна гэж хүний эрхийн байгууллагууд тэмдэглэж үлдээсэн байдаг. Дураараа туйлж, сүүлдээ Афганистаныг алан хядагчдын үүр уурхай болгож орхисон талибууд 2001 онд Америк нэгдсэн улсад болсон халдлагын дараа засгийн эрхээс унлаа. Энэ үеэс хойш хазаарууд толгой өөд өргөж явах боломжтой болжээ. Гэсэн хэдий ч тэдний эрх зөрчигдсөн хэвээр улс төрчдийнх нь үг хүчгүй. Афганистаны хамгийн ядуу анхаарлын гадна орхигдсон үндэстэн хэвээрээ л байна. Абдул Рахманы явуулсан харгас бодлого, үүний улмаас болсон иргэний дайнд ялагдсан хазаарууд амьд мэд үлдэхийн төлөөнөө хэдэн зуун мянгаараа хөрөш зэрэгэлдээ орнууд руу орон гарч байжээ. Тэдний нэг хэсэг бол одоогийн Пакистаны хазаарууд. Балучистан, Пакистаны баруун хэсэгт Афганистан, Ирантай хил залган оршдог энэ улсын хамгийн том муж. Нийслэл нь миний зорж очсон Квайта хот. Энэ хотод 600 мянган хазаараа хүн амьдарч байна. Намаг Квайтад ирэх үед Балучистанд онц байдал зарласан байлаа. Сүүлийн саруудад энэ мужид улс төрийн байдал нэлээд ноцтой тогтворгүй болж, ээлж дараалсан аллагууд гарan үүмэн самун дэгдэж байгаа. Энэ удаа Балуч үндэстний 3 удирдагчийн амь насыг санаатаагаар хөнөөсөн явдал байсан. Өөрөөр хэлбэл захиаллагт алга гэсэн үг. Энэ тухай эргээд өгүүлэх тул түр архив. Квайтагийн онгоцны буудлын дээр 2 сарын турш имэйлээр харилцаж, ичнээ танил болсон хамтран ажиллах багийнхан маань намайг тосгоор ирсэн байлаа. Квайтан хуурай шар шорон хөрстэй хадрахаг уулсаар хүрээлэгдсэн, ерөнхийдөө бол манай говийг санагдуулан байгалийн тогтцтой газар байлаа. Буу шидэм үүрсэн цэрэг цагдаагаас өөр харагдах үнгүй. Дэлгүүр хоршоо гэд бүхий л байшин сав хаалга барьсан харагдана. Хотын төв хэсэгт жагсаал цуглаан болж үүмэлдэж байна гэж дуулдаж байсан. Монголын шинэ үеийнхэн нэртэй түүх соёл боловсролын чиглэлээр ажилладаг байгууллага хазаараа хороолол байдаг. Квайтад ирсэн даруйдаа би энэ байгууллага дээр очисон. Байгууллагыг үндэслэгч Гулам Алин Хайдрын 9-р ангид байхдаа Иран Иракт хийсэн аялал нь
түүнд мартахын аргагүй дурсамж үлдээжээ. Энэ нь өө зэрлэг хүн хэмээн хазааруудыг ялгуурлан гадуургасан үг байж. Түүнээс хойш би хин юм бэ? Миний бие хүнийг тодорхойлдог хазаараа гэдэг үг хаанаас бий болсон юм? Түүхэнд хаанаас тогтсон үг вэ гэсэн асуултанд за миний амьдралын минь турш дагалдсаар 1960-аад оны үед энэ байгууллагыг байгуулахад хүргэсэн гэж Гулам өгүүлсэн байдаг. Ташрамд шулуухан хэлэхэд Афганистаны паштунууд, иранчууд хазааруудыг булаан эзлэгчид зэрлэгүүдийн үр цад гэсэн үгээр хардаг гэж байсан. Куайтагийн гудамжинд хазаараа гэгдэх мартагдсан тэр хүмүүс Монголын шинэ үеийнхэн байгууллагын нэр удалгүй танил болж Монгол гэдэг нэрийг тэдний сонорт анх хүргэн үүх түүхийг нь сануулж өгсөн байна. Өнөөдөр Куайтад Монгол Чингис гэсэн нэрийг мэдэхгүй хазаараа хүн үгүй болжээ. Хил, үндэс угсаа, иргэдийн тэгш ирэх, ардчлал, хүний эрхийг хүндэтгсэн зарчмууд дээр суурилсан шударга ёс, хүний нийгмийг бүтээхийн төлөө хүсэл бол энэ байгууллагын зорилт. Энэ байгууллага дээр очих үед хэл шинжлэлийн эрдэмтэд цуглараад хазаарагийн хэлний талаар семинардж байлаа. Хазаарууд перс хэлний аялга болох хазаарагийн хэлээр ярьдаг. Хазаарагийн хэлний үгсийн сан перс монгол түүх үгнээс бүрдэнэ. Тэндээс би алга, дал, хавирга, хацар, ухархай, хайч, авга, аав, нагц, авгай, хатан гэх зэргийн нилээд хідэн монгол үг олж мэдсэн. Харин тэд хуучны монгол хэлний аялга тодруулбал монгол бичгийн дуудлагаар хэлж байсан юм а. Профессор Назир Хүсэнтэй хөөрөлдөж байх үед түүний шагаа тоглоомын тухай яриа сонирхол их татсан. Тэрээр баг залуу байх үед нь хазаараа хүмүүс шагаагаар тоглодог байсан талаар хуучлаад энэ талаар судалж үзэхэд тэдний хөрс сэргэлдээ орны хүмүүс тэр байтугай Афганистаны бусад үндэстнүүдээс ирээд олоогүй. Харин монголчууд шагаа тоглодог гэдгийг судалж мэдсэн гэж байсан. Назирга бас нэгэн шагаа тоглоомын тухай ярихаас үзэхэд шагаа харваа хэмээх манайх үндэсний спортын төрөл болж таарсан. And that shiga, as you see, has 4 dimensions, you see. Шагааны дөрвөн тал тус бүрдээ нэртэй. Хоёр хажуу талын нэгийг морь, эсрэг талын илжиг гэж нэрлэдэг. Үлдсэн хоёр талын дахиа гахаа гэж нэрлэнэ. Эдгээр нь тус тусдаа өөрийн үүрэгтэй. Тухайлбал хамгийн хүчтэй нь морь. 1960-аад онд би оюутан байсан. Бид чөлөө цагаараа шагаа тоглодог байлаа. Анх эгч дүү нартайгаа хамт гэртээ орон цагаар шагаа тоглож өнгөрүүлдэг байсан. Гэрүүлийн тоглоом байлаа шүү дээ. It was played amongst the brothers and sisters, all the children of the family. Одооны хүүхдүүд телевизээр, компьютер гээд шагаа тоглох мантай болсон байна гэж Назирга хэлж байлаа. Монголд ч ялгаагүй. Айл болгон шахууд шагаа цуглуулдаг байсан. Шагааг хазаарагийн хэлээр шигаа гэдэг. Дараа нь би Мухтарын эгч гүйлэнд буулаа. Миний хэд хоног байхаа л манай хэд аюулгүйн дээргээд надад зочид буудал байхыг санал болгож байсан ч заавал хазаараа айл буудална гэж зөрсөн тэр. Нөхцөл байдал тогтворгүй байгаа ийм үед гадаад хүн бүр сэтгүүлч энэ тэр гэвэл юу ч тохиолдож мэдэх тул тэд баг зэрэг имиж байсан. За тэгээд ч хазаараа эмэгтэйгээс ялгархгүй нүүр царайнтай найдаж байлаа. Куайтагийн хамгийн тайван газар бол миний сурвалжлах хийж байгаа хазааруудын Мариабад хороолол гэдгийг ч дуулж мэдсэн байсан. Үнэхээр ч тийм байлаа. Сургууль, коллежоос бусад дэлгүүр хоршоо, зоогийн газрууд хэвэн ажиллаж, хүүхдүүд бужигналдаад хүмүүс тайван алхацгаана. Харин нөгөө нэг хороолол нь 1990-ад онд суурин тавигдсан Хазаараа хотхон нэртэй. Афганистан талибуудын дэглэм тогтож байх үед хазаарууд тэдний дарамт шахалтаас зүгтэн дөрвөн ирснээр энэ хотхон бий болжээ. Залгаастай шавар хашаа бүхий нарийнхан гудамжууд хавтгаа дээвэртэй ихэнхдээ 2-3 өрөө дам байшинд амьдарцгаана. Хүн бүрэл хашаа ороогоо цэвэрлэж байгаа нь харагдана. Гэртээ заавал гутай тайлж орно. Цэвэрхэн аж дүрдэг хүмүүс шиг санагдсан. За цэвэрч байдлаараа зэрэгцэн амьдрах бусад үндэстнүүдээсээ ялгардаг гэж байлаа. 1935 онд Куайтад болсон газар хөдлөлтөөс өмнө тэд нэн ядууд ороо амьдралтай мэдлэг боловсралгүй, мэрэгжилгүй, нийгмээс алслагдсан хүмүүс байлаа. Газар хөдлөлтөөс хойш бий болсон бүтээн босгох ажилд оролцож хөлмөр эрхлэх, мэрэгжил эзэмших боломж гарсан. 1962 онд тэднийг Пакистан улсын иргэд хэмээн албан ёсоор зөвшөөрч энэ улсын иргэдийн адилд эрх хэдлэх болжээ. Эдүүгээр тэд дээд албан тушаалтнаас эхлээд янз бүрийн салбарт ажиллаж байна. Хазаарууд бол маш эв нэгдэлтэй хүмүүс. Өнөөдрийн амьдралаа тэд өөрсдөө бүтээсэн. Тэд бол ажилсаг, авьяастай хүмүүс гэж хазааруудын талаар тухайлан судалсан Пакистаны судлаач бичсэн байдаг юм а.
Зарим эрдэмтэн судлаачдын баталж байгаагаар хазаарууд бол Монгол түрэг холимог хусааны хүмүүс гэдэг. Куайтагийн хазааруудын заримынхан царайны төрх тийм байх гэсэн бодол төрүүлж байла. Хазаараа эрчүүдийн дунд хийсэн генетикийн судалгаагаар 3 хазаараа эрч тутмын 2 нь Монгол гаралтай байна гэсэн дүгнэлт гарчгаад байгаа. Пакистан дахь хазааруудын түүх бол богинохон. Тэдний аарамд үзүүлсэн үйлчилгээ болон Пакистан улсыг бий болгох зэрэг хэдхэн үйл явдлын хүрээнд эргэлддэг. Афганистанд паштунуудын хаан засаглал тогтохоос өмнө Пакистанд цөөн тооны хазаараа хүмүүс амьдарч байсан байна. Амир Абдул Рахман хааны тэдний эсрэг явуулсан дарамт-дарангуйллын үеэс эхлэн Куайтад олноороо 4 эрцгэх үед энэтхэг Пакистан нэг улс байсан хийгээд энэтхэг нь Британий колоничлолд байсан. Яza Абдурахман кастай жангра мубра. Рахман хааны эсрэг хийсэн тэмцэл 11 жил үргэлжилсэн. Хазааруудад гаднаас ямар ч тусламж тэмцэлэг байхгүй хазаарууд ялагдаж Рахман ялсан. Дайны дараа хазаарууд зэрэгэлдээ улсууд руу оргож гарах үед Куйтэд иргэсдийн ихэнх нь Бесүүд, Жагури овгийнх байсан. Британий засгийн газар хазаараа пионеруудын хороо байгуулж тэр хороонд албааж исэн цэргийн тоо 1000 байсан гэдэг. Тэд газар широоны ажил хийж байсан юм а. Лигитрам азра чишимлаумша. Хазаараа дөрвөсдгийг ирэхэд британчууд тэдэнд найрсаг хандсан юм байна. Тэр үед Балууч хаан британчуудад Куайта дахь газар нутгаа лизингээр зээлдүүлсэн байсан тул хазааруудын одоо амьдарч байгаа энэ нутаг британуудын мэдлэг байж. When the British came here in Balochistan in 1876, 1876 онд британчууд Балочистанд ирсэн. Тэд энэ нутгийн уулархаг хэсэгт зам барих ажлыг эхлүүлсэн юм. Мэдээж энэ ажиллах хүч хэрэгтэй болсон. Афганистанаас паштун хазаараа хүмүүсийг энэ ажилд ажиллаж, британчуудад хазааруудын ажилсаг хөдөлмөрч байдал их таалагдсан байдаг. Тийм ч учраас тэд хазааруудыг энэтхэг Британий айрамд бэлтгэж эхэлжээ. Энэ бол 1890-ад оны үе. Энд ирсэн хазаарууд цэрэг дэвсгийн зэрэгцээ гэр бүл яваас авчирсан. Тэдний зарим нь эндээ сууршиж, тэдний нэг нь миний аав байсан. Одоо Пакистанд байгаа хазааруудын ихэнх нь тэдгээр цэргийн 2-3 дахь үе аж ахуйч нар юм да. Second, third, fourth generation of those soldiers. That tradition we've inherited from our own grandfathers. Британий армийн офицерууд хазааруудын цэргийн хэв шинжтэй амьдрал, тэдний авхаалт самбаа, ур чадварыг олж харснаар тэд энэтхэг Британий айрамд алба хаагуулжээ. 1900-аад оны эхээр Британий офицер Жакоб сүүлд фельдмаршал болсон. Зөвхөн хазааруудаар бүрдсэн морин цэргийн хороо байгуулсан Хазаараа пионеруудын 106 дугаар хороо хэмээн түүхэнд алдарсан байна. Энэ хороо Афган Британий дайн дэлхийн 1-2 дугаар дайнд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан тухай түүхэн тэмдэглэгдэн үлдсэн байна. Хазаараа офицерууд цэргүүдээ зөвхөн дөрвөсөд дотроосоо бус бүр Афганистан, Ираны хазааруудаар бүрдүүлдэг байж. Тэд дайны үед зам гүүр барих, усны сувг шуудууд татах зэрэг хүнд хүчээр газар шорооны ажлыг хийдэг байсан байна. Дайны төгсгөлд хазаарууд энгийн амьдралд өргөн хүрээтэй оролцох болсноор өдрөөс өдөрт мэрэгжил боловсруулалтаа ахиулсаар байлаа. Нөгөө тээгүүрх Пакистан гэсэн шинэ улс бий болсон хазааруудын өмнө шинэ боломж бололцоо нээгдэв. Энэтхэг Пакистаны дайнд хазаарууд өчүүхэн хэсэг байгаагүй. Энэ дайнд Пакистаны арми Хазаараа эр генерал Мухаммед Муса хааны удирдлагын дор тулалдсан баримт. Дараа нь тэрээр Пакистаны арми ерөнхий командлагч мөн Балучистан мужийн захирагч болсон. Түүнчлэн энэ дайнд тулалдааны зарим фронтод Хазаараа офицерууд байлдааны ажиллагааг удирдан явуулж байжээ. Пакистаны баатар хэмээн хүндлэгдсэн олон дайчид төржээ. За өнөөдөр Пакистаны Балучистан дахь арми офицеруудын ихэнх нь Хазаараа ирчүүд. Тэдний олонх нь Чингэзи нэртэй. Би тэдний нэг нисгүчний маршал Шарбат Али Чингэзитэй Куайтад хувийн ажиллаар төр ирсэн байхтаа таарлаа. Маршал Чингэзи хошин зантай энгийн нээлттэй нэгэн байлаа. Надаас Хазаараа гэдгийг монголоор юу гэж хэлдгийг асуухад би 1000 гэсэн. За миний хэлснийг дуурайан хэлээд за тэгэхээр хүүхээ гэд. Чингис хааны үлдээсэн тэр 1000 цэргийн тактик зохион байгуулалтын талаар тайлбарлан бид Монголын түүхийн талаар бага зэрэг хуйчлаа. Ер нь бол тэр маш их уншдаг хүн болох нь мэдэгдэж байлаа. Чингис гэдгийг Хазаараагийн хэлээр Чингэзи гэж дууддаг. Шарбат Али бол хазаарууд дундаас энэ нэрийг гэр бүлийнхээ нэрээр сонгосон анхны хүн. Би түүнээс энэ талаар асуухад Шарбат гой. Энэ их энгийн
Хазаараа Монгол байх гэдгээрээ бахархах гэсэн хүсэл маань энэ шийдвэрт нөлөөлсөн. Хазаараа гэж дуудуулах нь ичгэвтер гэмт хэрэг байсныг чи бидний түүхээс олж мэдсэн баг. За надад бол харин ч хүн болгонд нэрээ хэлмээр санагдаж байж үлээ гэж байсан. I was born as Sharbat Ali. I was named as Sharbat Ali. Khan. Khan mind you. Миний уугуул нэр бол Шарбат Али хаан. Хаан гэдэг бол Монгол үг шүү дээ. Коллежид үргэснийхээ дараа Пакистаны армийн цэргийн нисэх хүчний албанд элссэн. Тэр үед хүмүүрээс овг нэрийг асуухад гэр бүлийн нэрээ хаан гэлгүй Чингэзи гэдэл хэлчихсэн. Тэгээд л энэ нэр миний гэр бүлийн нэр болчихсон. Яагаад гэвэл би Чингис хааны тухай, Монголын тухай, хазааруудын тухай баг зэрэг мэддэг байсан. Мөн тэр үед надаас өөр олон хүн гэр бүлийн нэрээ Монгол гэж хэлж байсан. Монгол гэдэг чинь Перс хэлээр Монгол гэсэн үг шүү дээ. Шарбат Чингэзи бас нэг зүйл хэлсэн хазааруудад учирдаг бэрхшээлүүдийн нэг бол тэд лалын шашны шийд урсгалыг сүсгэлдэгт байгаа юм. Сүний дурсгалыг сүсгэлдэх хазаарууд Кветад бас байна. Нэг цустай хэрнээ шашны өөр сүсэг бишрлээсээ болоод бие биетэйгээ уулздаггүй, бүр тааралдвал мэдлэхгүй шүү дээ. Энэ маш харамсалтай гэж байлаа. Hazara people have a great future. Хазаараа хүмүүс сайхан ирээдүй байна гэж итгэдэг. Хамгийн гол нь юуны өмнө тэд маш сайн боловсралтай болох хэрэгтэй. Ингэсэн байхад доошоо орно гэж байхгүй шүү дээ. Гэвч шашин мэтийн тухайд учир нь энэ шашныг нэг эр бий болгосон. Тэгээд энийг хийж болно хийж болохгүй гэж заа сургадаг. Сайн боловсралтай нэгэн болсон байхад шашны лидер гээд хинч түнд нөлөөж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүнд өөрийн ухаан бодол байгаа учраас. Өөрсдийгөө шашны тэргүүнүүд гэсэн тэр хүмүүстэй захирагдахгүй. Боловсралтай хүн энэ дэлхийн хаан шажидж амьдарч чадна. Earn their bread and butter. You don't have to congregate in one place. Маршал Чингэзигээс Монголтой ямар нэгэн харилцаа холбоо байдаг эсэх энэ талаарх бодлыг нь сонирхвол Бид чинь угаасаа л холбоотой хүмүүс шүү дээ. Чи надад онгоцны тийз өгчихвэл би хазааруудыг бөөнөр нь аваад очие. цэргийн нис хүчний генерал Шавкат Чингэзи монголчууд өнцөрхөх хүмүүс тийм үгсээр инээд алцаар яриад илгсэн. Монгол хазаараа хүмүүс холбоотой байх хэрэгтэй. Тэр цаг нь болсон гэж бодож байна гэж генерал Чингэзи ярианых үеэр онцолж байлаа. When I was a boy, Хүүхэд байхдаа би аав нагас нараас анх бид бол Чингисийн монголчуудын үр удамыг сонсч байсан. Тэгээд би түүхийн ном уншиж эхэлсэн. Бид яахан аргагүй л Монгол цустай хүмүүс гэдгийг олж мэдсэн. Афганистаны хойд хэсгээр Чингис хаан олон удаа зорчиж байсан. Өвгдөөс маань гүйдгээ ухаантай ажлыг маш сайн хийдэг. Энэ бүх чанарын нөлөө бидэнд одоо хүртэл байдаг. Би 3 хүү 1 охинтой. Том хөөг маань төмөр, хоёр дахь нь алтан, гурав дахь нь баян. Охиныг маань өөлөн гэдэг. Өөлөн гэдэг нь үүл гэсэн утгатай. Энэ бол уншихын хэрээр өөрийн бие хүнээ хэмбэ гэдгийг мэдхийн хэрээр бахархах сэтгэл төрснийх юм аа. Намайг байхгүй болсны дараа Монгол цусаа хадгалж яваарай гэж би тэдэнд хэлдэг. Зөвхөн царай зүс бас нэрээ хадгал гэдэг. Хүмүүс асууж л байдаг. Ягаад ийм нэртэй юм бэ гэд. Хэзээч хаанч явсан өөрсдөө Монгол хүн гэж танилцуулж байг дараагийн үе маань. Танай телевизээр дамжуулан би нэг зүйлийг хүсмээр байна. Монгол ах дүү нар минь бидэн дээр ирж очлооч. Биднийг урьяач. Биднийг холбосон холбоос зүрх сэтгэлд маань хүрэх хэрэгтэй байна. Та бүхэн бид та нарыг алдлаа. Бид та нарыг оллоо гэж мэдрэх хэрэгтэй байна. Бид бүхэн ч та нарыгаа бид алдлаа. Та нарыгаа оллоо гэдгийг мэдрэх хэрэгтэй байна шүү дээ. linkage should touch our heart. You should feel that we have lost you, we found you. And we should feel that we have lost you and we have found you. Бас нэг хүнтэй уулзсан дээр өгүүлсэн генерал Мусагийн ач хүү Хасан Мусатай хуучилж байх үед тэрээр нэгэн явдлыг надад ярьлаа. Англид сурч байхад нь Оксфордын эрдэмтэн түүнээс гений шинжилгээ авахыг хүсжээ. This doctor, the genetic science doctor, his name is Dr. Qasim Mehdi. Генетикийн эрдэмтэн Казин Меди гэдэг хүн надтай нэг удаа холбогдоод энэ тухай хэлсэн. Түүний Афганистаны хазааруудын тухай уншсан номын арга хуудсанд манай гэр бүлийн угийн бичиг хэвлэгдсэн байсан гэсэн. Тэгээд намайг сургаж олоод шинжилгээ авахыг хүсэж байгаагаа хэлсэн. Ингээд би тэр шинжилгээг өгсөн. 2 сарын дараа хариу нь гарч миний ген Монгол хүний ихтэй 70% тохирч байна гэж хэлсэн.
Тэр эрдэмтэн дэлхийн энэ тэндээс мөн Афганистаны хазааруудаас цусан шинжилгээ авсан гэж байсан. Hazaras from Afghanistan also. Танд ямар нэгэн харилцаа холбоо Монголд байдгүй. Хэрвээ байхгүй бол ямар харилцаатай байхыг хүсэж байна? Would you like to interested in? Right now we don't have any relationship, but our ancestors are from Mongolia. Яг одоогийн байдлаар бидэнд ямар ч харилцаа холбоо алгаа. Гэтэл бидний өвөг эцэг монголчууд ойр дотн бүр соёлын тал дээр харилцаатай байхыг хүсэж байна. Бид нэг цустай хүмүүс. Бидэнд өвлөгдөн үлдсэн маш их зан уламжлал бий. 800 жил өнгөрсөн ч дэлхийн энэ хэсэгт байгаа ч гэсэн соёл, заншлын хувьд бидэнд хадгалж үлдсэн зөндөө уламжлал бий. Тиймээс монголчуудтай дотн харилцаатай байхыг үнэхээр хүсэж байна. So we would like to have a very good, close relationship with Mongolia. Энэ мэтчлэн янз бүрийн салбарын өөр өөр ажил мэргэжлийн олон хүнтэй ярилцлаа. Хүмүүс надаас нийтлэг нэгэн зүйлийг асууж байсан. Монголд зорчих дүрм журам, виз хаанаас авдаг, консулын газраа Пакистанд нээж болох хэсэг, шилжин нүүх хөдөлгөөний тухай хууль дүрм, монголчууд хазааруудын талаар ямар бодолтой байдаг тухай юм. Хазаараа хүмүүс надаас ийм зүйлийг голлон асуух юм гэж үнэндээ бодоогүй байлаа. Цахим өртөө холбоо төрийн бус байгууллагаас зарласан Монголд хазаараа оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрийн тухай олоод мэдчихсэн залуустайч таарсан. Энэ бол сайхан мэдээ. Хазаараа залуус олноороо Монголд очиж ялангуяа түүх соёлын чиглэлээр суралцах хэрэгтэй гэж байлаа. Энэ жилээс эхлэн 3 хазаараа оюутан Монголын ихтэй сургуулиудад суралцахаар болж байгаа. Yeah, I happy going to Mongolia. Би Монголд очиод үнэхээр баяртай байх болно. Бидний өвөг эцэг монголчууд шүү дээ. Yeah. Монголд очиж үзхийг үнэхээр хүсэж байна. Эцэг өвгдийн маань өдгийн нутаг. Тиймээс монголчуудтай хамт байх юмсан гэж боддог. We need some important help. Монголын засгийн газраас хазааруудын цагаачлалын асуудлын тухайд туслахыг хүсэж байна. Би саяхан магистрт сур төгссөн. Тэр үед 200-аас 300 гаруй хазаар залуус сурч ирсэн. Тэдний ихэнх нь гадаад гарахыг хүсэж байгаа. Яагаад гэх юм бол энд аюулгүй тайван амьдрах баталгаа алга байна шүү дээ. Тэдгээр залуусын ганц хүсэл бол аюулгүй тайван орчинд ажиллаж амьдарч сурахыг хүсэж байгаа юм. Хазаарууд бол Монгол гарал үүсэлтэй хүмүүс. Монголчуудын нэг хэсэг гэдгээрэн бид бахархдаг юм. Бид монголчуудаас гарал үүсэлтэй. Үүнийг бүгд мэднэ. Шинэ үеийнхэн хүүхдүүддээ Монгол нэр өгч байна. Миний ихчил гэхэд хүүхдүүддээ Монгол, наран, мөнгө гэж нэр өгсөө. Хэрвээ монгол хүмүүс бидэнтэй холбоо тогтоовол их баяртай байх болно. Бид монголчуудын нэг хэсэг шүү дээ. Хэрвээ монголчууд биднийг дэмжих юм бол Монголд очихыг үнэхээр хүсэж байна. Монгол хүмүүс энд Пакистанд зочлол их баяртай байх болно. Би монгол хүмүүс таартай. I love Mongolian people. Basically we are from the same race. Бидний үндэс угсаа нэг. Хазар хүмүүс өөрсдөө Монгол гэж нэрлэдэг. They call themselves Mongol as well. Харалта та бүхэн царай маш төстэй байгаа зү. Your face is totally similar to my face. Бид нэг уулзчих хэрэгтэй байна. Нэг ярилцах хэрэгтэй байна. Монголд айлчлал зохион байгуулмаар байна гэж хариуцлагатай өндөр албан тушаалын хүмүүс хэлж байсан. Хошууч Надер Али армаас чөлөөнд гарсныхаа дараа Балучистан мужийн засгийн газрыг хэсэг хугацаанд толгойлсон хүн тэрээр Кветагийн хазааруудын төлөө их зүйл хийсгэн гэдгээрээч тэдэнд эцэг хүн шиг хүндлэгддэг нэг юм байна. Хоёр ард түмэн ямар харилцаатай байгаасаа гэж боддог талаар нь асуухад I think so far as I know there is only one Hazara who is Ганцхан хазаараа хүн саяхнаас Монгол амьдарч байгаа гэдгийг мэдэж байна. Тийм үү? Тийм ээ, би бас энэ тухай дуулсан юм байна. He was here in Quetta. Тэрээр Куэтад амьдарч байгаад Шивидэд цагаачлан гарсан. Тэтгэвртээ суусныхаа дараа Монгол очсон гэж байсан. Би тэрнтэй нэг ус удаа уулзсан. Ярианаас нь үсгэд тэр хүн Монгол амьдарч байгаадаа маш их баяртай байгаа нь мэдэгдэж байсан. Тэгэхээр жинхэнэ их нутагтаа эргэж очих нь сайн зүйл гэж би бодож байна. Монголын тухай кино үзэж байхад олон зүйл адил төстэй харагддаг. Ялангуяа монгол эмэгтэйчүүд хазар эмэгтэйчүүдтэй их адилхан. Би нэг удаа Чингис хааны тухай кино үзсэн. Өөлөн их бидний ээж юм шиг санагдсан. Бид харилцаагаа хадгалах нь энэ цаг үед их чухал гэж бодож байна. Хэрвээ Монгол улс элчин сайдын яамаа Пакистанд нээж, элчин сайд нь бидэн дээр зочлон ирж танилцсан улмаар хоёр ард хүн бие биенээ ойртоосоо гэж би хүсэж байна. Come and settled over here. So let us be together once again. The blood is thicker than water.
За нэвтрүүлгийн 1-р хэсэг үгээр өндөрлөж байна. За дараагийнхаа дугаараар бид Монгол гаралтай гэгдэх энэ хүмүүсийн одоо зан заншил, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, за монголчууд бидэнтэй юугаараа адилхан юм бэ гэдгийг одоо олж харахыг хичээсэн. За үүнийг үзүүлнэ. Ингээд тэрөө үзэгч та бүхэн чадвал бидэнтэй хамт байж за нэвтрүүлгийн 2 дугаар хэсгийг маргааш үзээрэй.